цаана үзэгчдэд тод чи ярилцлагын цаг үзэгчдэнд хүрч байна. За манай энэ удаагийн зочноор Монгол залуу хүн төрөмс байгууллагын тэргүүн Отонбаатар оролцож байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр та хоёр Монгол улсын улс төрийн нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байгаа ийм цаг үед ярилцж байна. Тэгэхээр ер нь бас өнгөрсөн амралтын өдрүүдэд ардчилсан намаа баг зэрэг эмхлэн байгууллаа. Шинэ намын дарагтаа боллоо. За ерөнхий сайд нэр дэвшигчээ тодрууллаа. За гэх мэтээр Монголын улс төрт хөдөлгөөн өрнөж байна. За энэ бүхнийг ер нь та юу гэж хараад ямар дүгнэлт хийж байна? Энэ сайн тал руугаа явж гин үү? Эсвэл одоо ер нь юу гэж бодогдож байна? За миний анхны харж байгаагаар бол сонгуул хийнэ гэдэг бол Монголыг хөгжүүлнэ гэсэн сонгуул болдгоо юм байна. Энэ бол нам хөгжүүлнэ гэсэн сонгуул болт юм байна. За ялсан намыг хэрхэн хөгжүүлэх үү, хэрхэн мандуулах уу, хэрхэн бааз суурийг батуулах уу гэдэг сонгуул хийгддэг болчихжээ. Нөгөө талд нь байгаа улсууд нь улс орноо бодохгүй, эсвэргээрээ улс төр хийх нь л боддог. Яаж улс төрийн тоглолт хийгээд энэ хэдийг унгаж биднэр гарах уу гэж. Тэгээ энэ хооронд хинт хамгийн хүнд ач ярьж байгаа нөхөр нөгөө нэг бидний ижил нэгт бид амь нэгтээ нөгөө ард түмэн биднэрт хамгийн хүнд ачаа өнөөдөр тусч байна. Тэгээ би энийг өнөөдөр ярихын тулд Монголд хийгдсэн 90 оноос хойших юмыг ярмаар. Одоо 24 жилийн түүхийг. Тэгтэл 90 оноос хойш Монголд 14 ерөнхий сайд солигдсон байна. Засаг төр. Гэтэл хамгийн ихнийх нь Бямсурган засгийн газар. Энд бол нөгөө нэг жагсаал хийжсэн нөхдүүд нийлээд барьсан нэг 2 жилийн засгийн газар. За тэрний дараагийн засгийн газар 4 жил Хувьсгалт нам буюу өнөөгийн ардтай нам барьсан байна. Тэрний дараагийн 96 оноос хойш ардсан хүчний холбоо буюу ардсан намынхан барьсан байна. Тэгээ энэ хооронд 4 удаа засгийн газраас солисон байна. Дараа нь инквирийн засгийн газар гарч ирж. Тэгээ яг ингээ харахаар Монголын ард түмэн яасан гэхээр нөхдүүдэд ардын намд 1 удаа засгаан бүтэн байгуулах эрх, 1 удаа ардсан намд бүтэн эрх өгсөн. Бусад тохиолдолд энэ хоёр дандаа хамтарсан байна. Тэгэхээр өнөөдөр Монголын бузар буулаа бүхнийг энэ хоёр нэг л өгж их эрхэхгүй болж байгаа байхгүй. Ерөөсөө бидний өнөөдөр болохгүй байгаа асуудал энэ хоёрын 24 жил тарьсан гамшиг. Одоо хоёр ерөнхийлөгч нь хүртэл хамгийн анхны ардчилсан ерөнхийлөг Захиагийн хэлбүүд орж гэдэг. Тэгтлэхгүй байна. Понсломагийн очир бат байна. Ардчилсан намаас хоёр ерөнхийлөгч гарсан, ардын намаас хоёр ерөнхийлөгч гарсан. Ингээд өнөөдөр энэ хэдэд итгэл үзүүлээд сонгоод өнөөдөр бол улс орон бол дээшлэхгүй байна. Тэгээ ийм юмд хүрсэн учраас өнөөдрийн нөхцөл байдлыг ярина гэдэг бол миний ойлгожгаар 16 оны сонголтыг ярих хэрэгтэй. Өнөөдөр бидний энэ нийтийн гаднаас нь бол тэрүүгээр ерөнхий сайд тавьчихъя гэд бидний хүсэл зорилгыг сонсохгүй шүү дээ. Дотор юмаа л сонсно. Тэгэхээр бид 1000 гаднаас нь хэлээд нэмэр байхгүй юм байна. Тэгэхээр бидний өнөөдөр очих юм өнөөдрийн нөхцөл байдлыг 16 он дээр хийх ард түмний сонголт руу авчих ёстой байна л гэдэг юм харж байгаа. Тэгээ өнөөдөр үнэхээр энэ одоо сайхан бэлгэнч болно уу, амар жаргаланч болно уу тэр нь боллоо гэхэд танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлэх эрхийг нөгмөр. Нэгт. Одоо жишээ нь сайхан бэлэг кинээр уул уурхаан сайдаа тавин тэрийгэл өөрөө мэдчихэл тэрэнд нь улсын хурл шаардлага тавихгүй бол сайхан бэлгийг батлах гээд орохдоо за нөхөр би чиний төлөө санал өрхийн тулд чи манай практикт 3 сайдын эрх мэдлэг гişүү гэдэг энэ тохиролцоонуудыг явуудаад нөхөр бол яаж нэг нөгөө сүүдрийн засгийн газар гэж сүүдрийн ерөнхий сайд олон гарч ирж байна. Жишээ нь практикийнхаа үгэнд орно гэсэн сайдынхаа үгэнд орохгүй сүүдрийн ерөнхий сайдууд маш их гарч ирж байна. Тийм учраас Монгол төр өнөөдөр нэг ерөнхий сайдтай биш 5 6 ерөнхий сайдтай болохоос танхимын бүрдүүл. Дээрэс нь одоо чиглэл бүрд одоо уул уурхаан сайдаар очиж байгаа хүний зөвлөгийг яг уул уурхаан эрдэмтэн, доктор, академич хүмүүсийг зөвлөгөөр нь авч тавь. Дээрэс нь улсын их хурлын гишүүд өөрлөгөө анхаар. Одоо энэ бүх өөрсдийнх нь зөвлөгөүүдийг соль. Зөвлөгүүд нь ямар хүн бэ гэж сонгуульд нь гүйсэн, сонгуульд нь сайн ажилласан хүмүүсийг зөвлөгөөр авцсан. Тэгвэл өнөөдөр байнгын хороонд хариалагдаад төрийн байгуулалтын байнгын хороонд хариалгаж байгаа бол тэр төрийн байгуулалтын байнгын хороотой холбоотой мэрэгссэн эдийн засгчдыг юм уу өөрийнх нь зөвлөгөөр авах гişүүд. Ингэж юмыг хийхгүйгээр нөхдүүд бол яг үгээр сонгуульд хамгийн сайн ажилласан улсуудаар аваад ингээ бүр улс орны амьдралаар тоглож байна гэдэг юмыг л би гаргаж ирж ярих гэдэг. Тэгэхээр миний бодлоор хараа эхлээд улс төрийн намыг нь засах хэрэгтэй юм шиг байна л да тий. Өнөөдөр тухайн нам ямар одоо дотооддоо ямар зарчмаар одоо тэр улсын хурал нэр дэвшигчтэй тодруулж байна. Тэр төрийн өндөр албан тушаалуудыг хүмүүстээ хуваарлаж өгж гин гэдгээс л хамгийн болоод нь л гэж би бодод. Ардслан бол жишээлбэл маш олон фракцтай тийм үстэй. Өнгөрсөн 2 жилийн туршид энэ фракцуудынхаа эв нэгдлийг хадгалж
хадгалах гэж одоо хичээсээр байгаад л өнөөдрийн энэ засгийн газар нь унсан дараагийн намын дарга солих шаардлагатай бас энэ байдалд хүрж ийн гэсэн дүгнэлтийг хийж штэ. Тэгэхээр ямар хөрснөөс гарч ирж байгаа хүн бэ гэдэг чинь л их чухал болоод штэ. Одоо жишээлбэл бохир хөрснөөс гарч ирсэн ургамал бол бохирл ургана нэстэ. Тэрнтэй л адилхан улсын хурлын гишүүд гэсэн ялгаагүй яг үнэ. Улс төрийн Монголд байгаа улс төрийн намууд төлөвшөөгүй. Энд хараа төрийн дээр Монгол төр дээр нь тэрний дор нам тэрний дом парагц гэж явах хэрэгтэй шүү дээ. Одоо эсэргээр төрийнхэн дээр нам нь байгаа, намынхын дээр парагц байгаа. Нам дотор хамгийн хүчтэй парагц л тэр улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр Монголын ард түмэн бол ерөөсө бараа авахгүй. Монголчууд хэлсэн. Бид нар бол фракцад санал өгөөгүй тийм ээ. Сайн хүний нэрийг 3 худалдана гэдэг шиг энэ ард түмний нэрийг хэд худалдаж энэ хэд одоо амьдрах гэсэн юм бэ. Тийм учраас миний нөгөө 16 онд ярий гэдэг байгаа чи энэ. Одоо бид нар энэ хэдийн бузар булааг яриад энэ 1.6 жил бид нар шүүж чадахгүй. Нэмэр байхгүй. Бослог хийгээд нэмэр байхгүй. Тэгэхээр одоо Монголын ард түмэн үнэхээр болохгүй байна гэж бодож байгаа бол 16 оны сонгуулийг л анхаар. Яаж анхаарах вэ? 16 оны сонгуульд бид нар маш олоолаа оролцсон юм байна. Одоо хараа сонгуул болохоор яадаг юм гэхээр 16 онд бид нар нэг юмыг уриалж байгаа. Бид нар ардын намаас нь тэр ардсан намаас нь тэр гайгүй зөв хүмүүсийг нэгтгээд нэр дэвшүүлье. Ерөөсө бие даагаад ингээд сул орон зайд явж байгаа хүмүүсийг нийлүүлээд 76 зөв хүмүүсийг нэгтгээд нэр дэвшүүлнэ. Монгол залуу өндрийн მსог болоо. Энийг харин ард түмэн бид нар зөв дэмжих ёстой. Энийг харин дэмжихийн тулд бид нар яах юм гэхлээр нэг юм хийх хэрэгтэй. 90%-аас дээд сонгуулийн хэрэгцээ хүрэх хэрэгтэй. Яагаад гэхлээр сонгуул одоо бол нэг 50-аас 60% хооронд явж байна. Юу гэдэг юм гэхээр 18% нь бол ардын намд найдвартай өгч байна. Сонгогчдээ. Яагаад гэвэл тэр намын гишүүн болоод тэр намаас хоол хийдээ явж байгаа. Тэрний буянгаар төрийн албанд очиж байгаа хүмүүс. Даргийнхаа цүнхээр явж 18% нийт сонгогчдээ. 16% нь ардсан намынхны найдвартай сонгогч. Үлдсэн 10% нь бусад улс төрийн жижиг намуудыг сонгож байна. Ингээ нийтдээ бид хийж байна. 40% сонголтыг бол гарцаагүй юм байдалд хийчих. Үлдсэн 10% буюу сонгуулийн эрдэнэт 60 хүргээд байгаа 10% нь алийн нөхөө гэж бодож байгаад мөнгө төгрөг юмнууд аваад өгчих. Гэтэл үлдсэн 90 хүрэхлээр 30% нь оролцохгүй. Тэгтэл одоо монголчууд 16 хоног бахархлын сонгуул болох хэрэгтэй. Эх орноо хаврах сонгуул хиймээр. Нам ялуулах гэж Монголоо ялуулах сонгуул. Ингээ бидний тэр 30% нэмэгдээд ордог. Тэнд сул байгаа 40 10%-ийг нэмэгдээд 40% улсууд сонголтод зөв хүмүүст ихэд энэ хэдийг бид нэр сонгуулийн замаараа цэвэрлжүүлэх юм байна. Тэгэхээр монголчууд өнөөдөр юунд анхаарах юм гэхээр өнөөдөр болохгүй байгааг бид бүгд мэдчихэв. Монгол бүр сүрлээ гэдгийг ч мэдчихэв. Тэгвэл яг өнөөдөр үр хүүхдийн одоо настангууд хэлж шít би бол одоо ингэ дуслаа. Би яг ингэ дууссан юм шít. Миний үр хүүхдийн үр хүүхэд энэ Монголд одоо яаж амьдрнаа гэдэг. Гэхдээ тэгэж ярьж байгаа хүмүүс энэ хамгаа сайртай үр хүүхдийн төлөө одоо тэмцэлтэй. Энэ хүүхдүүд чи ирээдүй гэж байхгүй боллоо. Өнөөдөр улс төр хийнэ гэдэг чи яг үндэ юу юм? Өөрийн хүүхдийн ирээдүйн төлөө тэмцэл хийнэ л гэсэн үг. Жишээ нь би 5 настай охинтой. Миний хүүхэд 15 жилийн дараа аль нэг үеийнхэн залуутай суухад алинтай суусан миний хүүхэд арх уудаггүй, тамхи татдаггүй тэр сайхан залууг сонголт. Хайр дурлаараа сонгоо. Тэгтэл бид өөрийн гэсэн нийгмийн хүрээллийг бүрдүүлчихэд баян болцоход ирэхээр чи гуйлгчтай суух гэлээгээд хүүхдийн хайр дурлалын дундуур орж таслаад нийгмийн зөв зохион байгуулах юм бол таны хүүхэд хинтээс суусан болно. Өнөөдөр энэ улс төрд байгаа энэ том дарга нар өөрийнхөө ач зээг сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол энэ нийгмийн сайхан болгоо. Яагаад гэвэл та өнөөдөр өндөрт амьдарч иж болно. Гэхдээ таны хүүхэд ирээдүйд энэ Монгол улсын аль нэг иргэнтэй суунаа. Тэр суух хүн нь арх уудаггүй, тамхи татдаггүй хүн болж хүмүүжүүлэхийн тулд та энэ Монгол орноо бүтнээр нь засах ёстой болд юм аа. Тэгэхээр миний ахаад хэлэх гээд байгаа юм. Төрөө сайхан болгоно гэдэг чинь бид ирээдүйн үр хүүхдийн зөв болох гэж явж байгаа тэмцэл байхгүй юу? Энийг их зөвөр хармаар. Тэгээ одоо ингээ интернет орчинд ч юм уу эх орноо сайхан болгоё гэдэг ингээ бичгэлээр юу гэж ингэж эх орноо гэж ярьж байгаа хүмүүсийн 90% нь гудлах хөстэй шүү. Тэгээд 10% нь яадаг гэр үнэн байд. Чи тэгээ 10% дэ итгээд ядахна Монголоо засалдаг чамаар заалахгүй шүү гэж. Тэгээд хэн идэх юм? Агуу том нээлт хийсэн хүмүүс 100-ны 1000-ны 1% нь итгэж нээлттэй хийсэн биз. Тэгээ Монголд ядахна хүмүүс 90% нь худлаа байд юм аа гэхэд тэр 10% дэ итгэх хэрэгтэй биш үү? Ингиж Монголоо бид өөрчлөхгүй юм бол энэ хэдийн өнөөдөр цүнхийн барьдгаараа барьж энэ хэдийг тагтгаараа дахиад явах нь нэмэргүй. Ер нь явандаа энэ Монгол улсыг бие дааж байгаа сул өөрөөрөө гарч байгаа энэ хүмүүс бол аврах юм байна л гэдэг юмыг
би бол хэлэх гээд байна. Үнэхээр нийгэмд 90-10 гэдэг энэ харьцаа байна шүү дээ. Өнөөдөр улс төрийн нам дагахгүйгээр олигтой албан тушаалд очихгүй байна. Аль эсвэл улс төрийн намд одоо хандив өгдөгөө болвол тухайн хүний бизнес урагшаа явахгүй байна гэдэг ийм зүйлүүдийг ярьдаг. Энэ бол нэг талаар яг хит өрөөсгөл зүйл мэт боловч нөгөө талаар нийгэмд байгаа л зүйл. За ийм учраас хүмүүс яах аргагүй нэг хэсэг нь улс төрийн намыг сонгодог. Нөгөө хэсэг нь бол улс төрийн намд итгэл алдарч штэ. Тэгэхээр энэ итгэлийг яаж эсэргээх хэвээр тэр эх орноо засах сэтгэлийг яаж өгөх хэвээр. Одоо өөрийн чинь хувьд бол яг уу ингээл ярьж гин те хүмүүст ингээл энэ сэтгэлийг өхийн тулд хичээж байна. Гэхдээ 90-10 гэдэг харьцаа чинь бол үнэхээр эсрэг тесрэг хоёр туйл юм биш үү? Яаж энийг одоо хооронд нь нийлүүл тэр байна шүү дээ. Нэг ийм одоо таны ярьцаа нам дагуул навсгартайгаан төр дагуул толгойтойгоо гэж үг өгдөө. Гэхдээ бидний сэтгэлгээнд байгаа юм баггүй. Яг одоо та бид энэ намаас өөр нам болохгүй байна да хичээл бид намаа сонгочод байна шүү дээ. Нам болохгүй байна гэсэн сонголтол та бат болгочих л доо. Одоо яг үзээ сууж байгаа хүмүүс. За ахиж би энэ хоёрыг сонгохгүй. Гэхдээ та тэгээ сонголтоо хийж гэн бид олуулан болох гэдэг шүү дээ. Та болохгүй энэ хоёроос салахгүй гэж эргээл энэ хоёртоо өгöd юм бид яаж олуулан болох юм. Монголыг аврах гарц хүнд нь байгаа юм. Иргэнд нь байгаа байхгүй юу? Гэтэл сонголт хийж байгаа хүн өөрөө энийг мэдрэхгүй байна шүү дээ. Вэ болохгүй. Тэгээ ингээд улс орноо ингээд сайхан болгоё гэд ингээд явхлаар яалч ярих хэрэг болт юм байна. Ингээд ярдсан байна. Тэгэхээр ярихлаар одоо юу гэж ингэж хаас. Одоо хоос яриа. Энийн оронд болсон ба шүү дээ яг. Чи энийн оронд чи татвартлаач. Хоос яригчид юу гэсэн? Ярьсан хүн юу бүтээсэн? Ингэж сууж. Гэтэл би танд нэг зүйлийг хэлье л да. Ярьсан хүн юу бүтээсэн бэ? Өнөөдөр нийгэмд нэг гэрэл гэж нэг лектор хүн байдیں۔ Одоо зөв ярих гээ явж байгаа залуучууд тэр хүнийг бол одоо хамгийн анхны үүсгэн байгуулсан хүн юм аа гэж. Тэгээ гэрэл гэдэг хүн мөсийн дугуй залан лекц болно гэхээр нь очиос суусан чи гаднаас элбэгд орж байгаа лекц унших ороод ирсэн ерөнхийлөгч. Орж ирснэ юу гэсэн гэж намайг ерөнхийлөгч болгосон хүн энэ дотор ороод ирчихжээ. Хин юм бол доо гэд ингээ гэрэлгөө харсан чи энэ намхын шар хүн гэ гэрэлгөөг заагаа хэлсэн. Гэрэлгөө нэг ч уулз үзээг. Би яагаад энэ хүнийг ерөнхийлөгч болчоо гэж бодсон чи элбэгд орж байгаа хэлсэн гэж. Намайг цэргийн ангид цэрэг байхад энэ хүн ирээд лекц уншиж. Тэгээ би тэндээс улс орноо сайхан болох хүсэл мөрөөдлийг олж авч би гэрэл шиг агуу хүн болно гэж бодоод ерөнхийлөгч болсон юм аа. Гэрэлгөө 12 дахь руу байшин барайгүй. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийн зүрх сэтгэлд бүтээх тэр үгийг хэлсэн байхгүй. Би нэг л зүйл бодоод байна. Энэ Монголын ард түмэн мөнгөөр дутаагүй байна. Эд мөнгөөр дутаагүй. Бид итгэлээр дутсан. Сэтгэлээр дутсан. Энэ ард түмэн энэ хүү үнэхээр бид нарыг аваа явчихна да итгээ гараад тэр бидэнд дунд манлайлах чалаа. Тэмүүлэх чалаа. Тийм учраас бид юу хэлээд байгаа? Ив нэгдлийг бид нар бий болгоод 16 оны сонгуул дээр энэ манлайлагчдыг өнөөдөр бүрдүүлж оруулъя гэдэг имийг л тавиад. Гэтэл энэ нийгэм дунд чинь хоосон шүмжилдэг. Одоо хоёулын нэг ярихаас өргөө. Хүн аимшигтай шүмжилнэ. Одоо ерөөсөө л одоо юу яа дээ? Асрамжийн газрын хүүхдүүдтэй чад бэлэг өгчгөөд нөгөөтгөнд зургийг оруулчих юм бол чи шоу хийлээ. Хүн туслаа гэхгүй. Ерөөсөө айл талаар буруу талаар байна. Гэтэл энэний тухай одоо хүн болгоны нэг мэддэг жишээ байгаа. Нэг хүн зураг зураад багш дээр очиж үзүүлсэн. Багшаа би гой зураг зурлаа. Даанч хүмүүс намайг зураач бишээ гэд намайг одоо шүмжлээд байна. Тэр нь багш нь наад 6 чи авчиад гудамжинд авчиж өлгчгөө минийхөө. Тэгээ дээр нь энэ зургийн муухай болсон гэсгийг балдыг хэлчих. Хүү тэгж бичээд 6 өлгсөн оройн ноцсон чинь зураг битүү зам болцсон. Тэгээ багш дээр ирсэн. Багшаа би бол энэ зураач биш байна. Энэ хүмүүс ингэтлэн сараацсан. Миний зураг бол ямар ч явахгүй гэсэн. Ахаад миний хүү зураад ирсэн. Зураад ирэхээр нь энэ зургийг ийм муухай болсон гэсгийг баллаа гэж тавьчихсан. Оройн ноцсон нөгөө зургийн нэг ч гэсэн бих бүрийг үүсэн. Яасан? Бид нэр хоосон шүмжилж чаддаг. Шүмжлийг жаахан хүүхд тэр зургийг засах чадваргүй хүн хүртэл шүмжилж чадна. Яг ямар хүн тэр зургийг засдгийг хэр чадвартай хүн л тэрийг засах гэдэг байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нь нийгмийг засах чадвартай хүн нийгмийн шүмжилт. Хоосон шүмжилт. Одоо Твиттерт ерөөсөн тэнэгүүд ноёрхож байна шүү дээ. Хүн шүмжил, гутааж тэгээ нэг хүн шүмжил бол баатар болж би олон дагагч аавна гэж мөрөөдөж амьдэрдэг. Тэгээ ийм юмнуудын хамгийн оргил зэгэн тэр танхаа эмээж гэх шиг. Тэгээ нөгөөдгөн гоё гээд нийгмийн гаж үдэгдлэн бид засахгүй шүү дээ. Тэгээ нөгөөдөх рүү бид нэр тийм буруу үйлдэл гараад ирэхэд намайг баг байхад таныг баг байхад хов яриад буруу юм ярихлаар юу гэдэг вэ? Хушуугч хайр шүү загдаг шүү дээ. Монголчууд. Тэгээ хов ярьж чаддаггүй. Тэгээ одоо ийм муу юм ярьж байгаа улсуудыг л ханжаарган дарахгүй болохгүй нэ. Энэ улс төр гэдэг энэ юм чинь тогтолцоогоор өөрөө хямарч. Гэхдээ нэг л юм. Тогтолцоо гэхээс илүү сэтгэл нь илүү хямарсан.
Яг үнэ. Одоо хараа сая төсөв батлаа. Тэгсэн чинь төсвөөс бид нар гайхалтай танал хийлээ, химнэлээ гэд. Хөөхий бүгд юм ард түмэнд очих юм танаа ицсэн. Яг өмнөдөө авилгачид хууль гаргаж хулгай хийж байгаад авсан мөнгөө өнөөдөр хандивлалт. Өнөөдөр хамгийн Монголын баян улсууд хаана вэ? Монголын 76 дотор л байна. Бидний хэлээ. Тэр улсууд үнэхээр ард түмнээ гэж байгаа юм бол одоо тэр хулгай хийсэн мөнгнөөс хандив өргөлдөө. Төрдөө тусгай сан гаргаад бид ингээд хандив өргөё гэд. Ийм зөриг гаргаж чадахгүй. Та мэдэн штэ баяр зүгтэн гадаадад мартсан дансны мөнгө нь хэд вүлээ? Яасан гэсэнд би мартагдсан юм а гэж байгаа байхгүй. Тэр гадаадад мартагдсан өчнөө данстай нөхдөд бол тэр хэд Монгол руу доллараар оруулаад ирлээ. Нөлөөлөх гээд байна штэ. Юун бонд гаргах. Түрүү та ярьсан штэ тийм ээ. Хүн болгон баг шүүмжлэгч болчихжээ. Хийдэг хүн алгаа гэж. Тэгэхээр энэ шүүмжлэгч биш одоо энэ нийгмийг засаж чадах, одоо жинхэнэ одоо цэвэрхэн улс төрийг бий болгож чадах, бидний хүсэж байгаа тэр улс орныг бий болгож чадах тийм хүч тэгвэл юу байна уу? Хаана байгаа юм бэ? Тэд нарыг яаж гаргаж ирэх юм? Харин тэр хэд байна? Хаана вэ? Байна. Монголд байна. Тэр чинь гадаадад байхгүй. Тэ? Одоо тэр хүмүүс ингээ энэ тэнд зөв хүмүүс. Зөв хүмүүс гарч ирэх гэхэлэр юу вэ гэж? Хэвлэл мэдээлэл нь хаалттай. Наман дэмждэг, дотроо нухдаг ийм юм. Тэгээ энэ зөв хүмүүсийн ингээд нийгэмд яваад бид нар асар том судалгааг Монгол залуун төрөмсө болгос хийж байна. Ингээ бид нар явуулаад тэр хүмүүсийг олоод одоо нэгтгэж эхэлж байна. Ингээ нэгтгээд бид нар 16 онд гаргаж ирээд миний өрөөлөд байгаа юм тэр. Энэ зөв хүмүүсийг гаргаад ирэхээр Монголын ард түмэн олуулаа очоод санал өгч. Тэгээд нэг юм бахархлын сонгуул хийл да. Заавал талбай дээр гарч ирж загсаад Монголоо аварна гэж бодохгүй. 16 оны сонгуул зөв сонголт хийснээр нь та талбай дээр чагсаал хийснээс илүү тийм эр зэрэг гаргалаа гэж өөртөө бодоо. Ийм л юмнуудыг хийх гээд байна. Гэтэл энэ ард түмний дунд зөв хүн байхгүй гэдэг ийм итгэл хүмүүс унж болохгүй. Өчнөн хүн байна. Зөв байгаа хүн болгоныг магадгүй бид нар хамгаалж чадахгүй байна. Мөнх хоёргаа зөв юмны төлөө тэмцсэн. Араас нь нэг хэвлэл мэдээлэлээр энэ бол уурхай дарамтлагдаг лов өрчсөн байсаа гэсэн мөнх хоёргаа энэний эсрэг тайлбар хийгээгүй. Энийг үнэнгүй бид мэдэхгүй. Ийм мэдэгдэл хийгээл мөнх хоёргааг авчиж шоронд хийцэн. Ард түмэн бид нар хамгаалж чадаагүй шүү дээ. Монголын төлөө нэг хүү тэмцэн газар уснаа. Газар усны төлөө тэмцсэн хүүг бид нар хамгаалж чадаагүй. Бид олуулаан байж чадахгүй бол Монголын төлөө явсан хүн болгоно хамгаалж чадахгүй. Мэндийн зэнээгээ сайхан хүн байж, очир утын дачлбаргээ сайхан хүн байж, энэ бүх улсууд амиа алдсан. Гэхдээ бид нар эднийг ерөөс хамгаалж чадаагүй. Бид нар нулимсаараа магадгүй унирхаж хамгаалсан. Одоо Монголын төлөө явж байгаа хүмүүсээ хамгаалж суръя. Бид ив нэгдлийн хүрээгээд аюу өрнүүлээд монголчууд олуулаан болъё. Монголоо гэж явж байгаа улсуудаа дэмждэг ив нэгдэлтэй болъё л гэдэг юм хэлээд. Энийг л бид нар энэ одоо хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа та одоо өөр хүмүүс бүгд мэдж шít. За энэ ловерчин шүү дээ гэд. Гэхдээ л бид нар нэг муухай юм нь юу гэж Монголыг энэ аврахгүй гэдэг мөртлөө ловерчингаан бид нар нэвтрүүлэхт оруулдаг. Дандаа бид нар нэвтрүүлэхт ороод үндэсний телевизийг үз, дандаа олонний танилгээд дандаа ловерчдыг нэвтрүүлэхт орж яриулдаг. Тэгсэн мөртлөө ард түмэн энийг ловерчин гэдэг нь мэддэг. Хууль гаргаад хулгай хийдэг гэдэг нь мэддэг. Гэхдээ дандаа хууль гаргаж хулгай хийдэг улсуудыг нэвтрүүлэхт оруулдаг. Нөгөө нэг зөв хүмүүс нь орч чадхаан байсан. Одоо Монголыг аврая гэж байгаа бол дөрөв дэх засаг хамгийн оройлолт нь байж энэ зөв хүмүүсийг одоо нийгэм танигдах энэ үйлийг маш их сайн хийх ёстой байна гэдэг юм би хараад байгаа. Тэгэхээр одоо хоёлаа улс төрийг жоохон орхиод танай төрөмс байгуулгал Монгол залуу хүн гэдэг нэртэй тийм ээ. Тэгэхээр яа харахгүй улс орныг бол залуучууд л авч явна. Ирээдүй бол биднээс шалтгаална шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн Монголын залуучуудын нийтлэг дүр төрх ер нь ямар байна? Бид нар юугаа засах ёстой гэж та харж байна? Эсвэл бид нар юугаа илүү сайн хийж чадаад байна? Өнөөдрийн залуусгийн ярихлаар миний ойлгож байгаагаар асуудлыг бид амжилт болгож чаддаг л байх хэрэгтэй. Өнөөдрийн залуучууд. Асуудал чамд хэрвээ залуу хүн байгаа бол чи баярл. Энэ бол миний амжилтын эхлэл юм байна гэж. Жишээ нь Улаанбаатар хотын утаа асуудал шүү дээ. Гэхдээ Улаанбаатар хотын утааг асуудлыг шийдэхэд арга олцсон 5 залуу бол нийслэлийн хүндэт дэрхэн баян хүн л байхгүй. Одоо залуучуудыг бид нарыг юутэй байлдуулахын төр асуудалтай байлдуулаад хаа. Ийм тогтолцоо ч хэрэгтэй байна. Энэ асуудлыг нухаасуу та хэд ийм асуудал байна. Энийг шийдэх чинь 30 хоног өгье. Би та нарыг сая төгрөгөөр цалинжуулъя гэд ороод ир төрийн төсөл хэрэгтэй байна. Ингээ бид асуудлыг амжилт болгоё гэдэг л юм. Бусдаар битгий залуучуудаа итгэхгүй.
Одоо бид нэг аяны өрнүүлж залуу хүний залуугаас нь дэмжээ. Залуу хүний тархинд нь төршлөнд нь итгэе гэдэг. Залуучуудаа итгэя гэдэг нэг аян өрнүүлж. Тэгээ ийм юмнуудыг бид нар хийж. Өнөөдөр ингээд бид нэг муу юм болгоныг сайн болгож явснараа Монгол аврагдана гэсээс муугаар нь хэлснээр Монгол аврагдахгүй. Энийг л бид нар ойлгомоор санагдаад байгаа. Уул нь бол залуу хүмүүс өнөөдөр тийм ээ даргын цүнх барьж ээж дээшээ гарах биш тийм ээ. Үнэхээр тэр асуудлыг шийдээд амжилтанд хүрч чадвараа харуулж ээж дээшээ гарах хэрэгтэй тийм ээ. Дээрэс нь энэ улс төрийн намд залуучуудын илсэх насны хязгаарыг тогтоож өгмөр. 30 наснаас доош юм уу 25 нас доош бол улс төрийн намд илсэхгүй баймаар байна. Тэгэхгүй дөнгөж сургуулаа төгссөн хүүхдийг улс төрийн намд илс. Одоо сумандаа очиод ажил орох заах юм. Манай намд илсчих. Тэгвэл би чамайг ажилд авъя. Нөгөөх нь намд дургу болцсон. Тэгээд ажилд орчих тахгүй шүү дээ. Эсвэл тэр намыг сонгох хэрэгтэй болдог. Эсвэл тэр намыг сонгох. Тэгээд улс төрийн намд илсгэж байгаа хүн доод нь 25 байна, доод нь 30 байна гэж сонгох юм бол намын дарга шахаж чадахгүй шүү дээ. Чи одоо манай намд илсэе гэж. Гэхдээ ядаж нэг ийм юмнуудыг бид нэр хиймээр байна шүү дээ. Үзэл бодол нь төлөвшөөгөө залуучуудыг маш олноор нөгөө нэг гишүүнээ нэмхийн тулд бас их оруулж байгаа юм шиг надад ажиглагддаг улс төрийн намд. Тэгээ үзэл бодол нь төлөвшөөгөө залуучууд бол мухар сохроор тэр намд илсэн юм чинь тэр намын ярьж байгаа зүйл болгон үнэн гэж бас нэг хүлээж авдаг туйлширдаг нэг зүйл байна. Би тэгтээ нэг юм дутдаг. Манай залуучуудыг үзэл бодол нь төлөвшөөгөө гэж битээ хэлээсэй гэж. Үгүй энэ бол ялангуяа хөдөө орон нутагт бол энэ залуучууд хүн болгонд нэг өөрийн гэсэн зөв энэ зөв юм аа гэсэн үзэл бодол байж байгаа. Гэхдээ тэр нь харах үндсгийн хэлбэр нь ямар уу гэдгээс. Гэхдээ сонголтоо зарим нь бол сохроор хийж байгаа зүйл бол байгаа шүү. Хийдэг тийм юмуд байдаг. Гэхдээ бид итгэмээр байгаа. Ерөөсө хүнийг юу барьдин гэхээр итгэл барьдаг байхгүй. Тэ? Уг нь би танаад агсан тавийг яваад ирсэн юм аа. Ухаантай харцсайхан харцанд нь хүлээстэй байж чадсангүй гэж шин. Найран дээр агсан тавийг чигээ залсан нутгийнхаа өвөө ингээ өөдөөс нараа зугаадахаар өвөөгийн харцанд согтуудсан хүлээстэй байж чадаагүй гарцсан. Энэ Монгол ёс байхгүй юу? Өнөөдөр ингэж ёс утгундаа баригдаа амьдарч байгаа залууч үе олноор юм биш. Бид нар яг тэрний л нэг байхгүй. Өнөөдөр итгэдэг энэ залуу юм хийндэ гэж итгэх юм бол улам их гоё улам гялцж байна, өөдөө явж байна. Болохгүй байх гэхээр одоо монголчууд дуу хүртэл биш үү? Хөлд орж байгаа хүүхдэд хөлд ороороо алхаараа гэдээ урам хайрлаа. Анхны цалингаа аваа явж байгаа хүн болж байна гэж урам хайрлаа. Одоо бол тэхгүй хүүхд нь хөлд орох гээд хоёр алхаад юм унгууд хөш наадга одоо барь. Наач одоо юм өргөд өгөхгүй ч тийм. Тархаа галцчихна. Хүүхдийг хүртэл намайг баг багт унаад ойлгохлоор юу гэдэг байсан. Өөлж иж ирэх хүн болно гэж хэлдэг байсан. Одоо унах юм бол чи юм өргөд өгөх нь наадхан битээ алхуул гэж байна. Бид юусоо итгэхэн байцсан байна. Би нэг л юмд гуйгаад байгаа. Энэ Монголын ард маа гуйж байна. Нэг нэгэндээ итэг. Тэр 10% дэ итэг. Тэр 10% та нар идэх юм бол бид олуулаан болох гээд байна шүү дээ. Тэгтэл энэ 10 ч ялгаагүй дээ гэж суугаад хаар чинь бид хизээч өөрчлөгдөхгүй. Энэ хоёр намаас ялаад энэ хоёроос өөр юм гаргая. Одоо энэ хоёр нам Монголыг хөгжүүлж чадахгүй гэсэн баталгаа нь бол энэ өнгөрүүлсэн 24 жил. Хөгжүүлж чадаагүй баталгаагаараа энэ өөрсдөө бид юм хийж чадахгүй юм аа гэдэг баталж. Одоо энэ үүсээд байгаа нөхцөл байдал бол бидэнд юу сануулж байгаа гэж ахиж энэ хоёрыг битээ сонгоол гэдгээ сануулж байгаа. Өөр юу ч биш. Бид ахаал энэ хоёрыг сонгох юм бол 16 оноос 20 оны хооронд яг ингээл ахаад дампуурна. Тийм учраас өнөөдөр зөв хүмүүсийг гаргаж ирэх тэр бидний тэр ажил өөр бусад бидэнтэй хамаагүй нэг дээссэн салбар бүрдээ зөв гарч ирж байгаа хүмүүсийг дэмжиж өгөөч ээ. Энэндээ итгээд өгөөч ээ л гэдэг юмыг л би гуйж байгаа. Тэгээ бид нартэй ингээд хамтраад дэмжиж нийлээд хамтраад ажиллах хүмүүсээ юучлаараа уцсны дугаар хэлж байна. Хамтраад ажиллах хүмүүсээ 88 80 50 20 88 10 06 60 гэсэн утсуудаар ингээ холбогдож болно. Тэ 88 80 50 20 гэ. Ингээд бид нартэй нийлээд монголчууд ингээд маш олуулаан болмоор байна. Тэр элбэг дөрж байгаа 2000 Чингис сэрлээ гэсэн чи яг үүнтэй ардсан намын олигарх худал сэрдсэн юм билээ шүү дээ. Ард хүмүүс сэрээгүй бүгдэнд нь сэрхэж яана гэдэг нөгөө зүрхэмлэг хөвж яхад нь чивэн чилчээд нөгөө хэд нь босоо өвцсөн юм билээ. Одоо жинхэнэ утгаараа 2000 Чингис, чингхэн утгаараа 3000 Чингис сэрийя. Өнөөдөр монголчууд хүнийхээ тог олон болгоё гэж төр өнөөдөр бодлого ярьж байна. Гэхдээ бид нэр олон хуваагддаг, аймагаараа салж хуваагддаг, нам болж хуваагддаг энэ хэвээрэн байх юм. Бид нэр 3 сая болооч хүч байхгүй.
Харин бид нар тэр бүх хуваагдал нь эвтэй байгаад бид нар нэгдэх юм бол 300 мөртлөө 300 сая хүн шиг бид нар хүчтэй байж чаднаа. Ийм нэгдэл гэдгийн цаана өөрөө хүч хуримтлал байгаа. Тийм учраас би нэг юм зөв хүмүүс өөр хоорондоо нэгдээ. Зөв хүмүүсээ олоод нэгдээ. Тэгэхээр нэг буруу нөхөр нь гарч ирсэн нэгдээ гэхлээр буруу юм хийх гээд. Тэгээд гөгшөө наад чинь болохгүй наа гэж чи ийм нэгдлэр хэдсэн худлаа биш тэгээд. Гэхдээ би буруу юм дэмжиж гэж хэлээгүй. Зөв юмыг дэмжиж цөмөөрөө энэ улсаа авраяа л гэдэг юмыг л дахин хэлээд. Танай төрийн байгууллага явуулдаг ер нь төрийн бас байгууллага явуулдаг үндсэн үйл ажиллагаа юу вэ? Одоо яг өнөөдөр юу хийж байна тийм ээ? Лекц уншиж гин үү? Эсвэл яаж гин залуучуудыг зохион байгуулад янз бүрийн ажил хийж гин үү? Яг юу хийж гин? За бид нар бол бидний үндсэн зохион байгуулж байгаа гол барьж байгаа юм бол лекц уншиж гин. Одоо энийг би олон газар хэлэх гээд байна. Лекц уншина гэдэг өнөөдөр оюутан залуу сурагчид дандаа залуучуудын хэсэгт лекц уншиж байгаа. Яагаад эдгээр 20-30 жилийн дараа Монголын төр нийгмийг авч явах зүтгэлтэнгүүд болно. Хүссэн хүсээгүй. Бид нэр өнөөдөр засч чаддгүй маа гэхэд 20 жилийн дараа Монголын нийгмийг өнөөдөр их шиг долоонд оруулах гэж болохгүй. 20 жилийн дараа гараад ирж байгаа залуу хүн авилга авдаггүй, хулгай хийдэггүй, хүм эхэлдэггүй л байх хэвээр. Бид нэр 20 жилийн дараах ёс зүйг өнөөдөр бэлтгэх хэрэгтэй. Өнөөдөр би хэлээд байгаа юм тэр Монгол хүн өнөөдөр их орноо бодж байгаа бол одоо айл гэр тусж байгаа жаахан хүүхдээ хүн болов. Тэр жаахан хүүхэд 20 хүрээд хулгай хайдаггүй, арх уудаг, айлын охинд хайртай гэж хэлээд аваа суучид барьж аваад цоддоггүй. Тийм ёс зүйтэй нөхөр болох нь шүү дээ. Тэрний төлөө бид нэр өнөөдөр анхаарал хандуулъя гэдэг имийг давхар хийж ямар байна. Бусдаар өнөөдрийн энэ засаг нь юм байна гээл энэнтэй бие очид ноцолдоод тэгээ балраад яах вэ? Та бүхний энэ уншиж байгаа лекцэнтэй хэр олон залуучууд ирж байна. Ер нь залуучууд идэх хэр байна. Одоо бас нэг ерөнхий хандлага нь анзаарэгдэн шүү дээ. Та бүхэн бол яг доод шатнаас нь ажиллаж эхэлж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхээр залуучуудын хандлага ямар байна? Хандлага бол гайхалтай шүү дээ. Үгүй юуг харах гоё байдаг гэж. Ухаарсан хүний нүдний харцыг харах шиг гоё юм байдаг байхгүй. Бидэнд өгж байгаа урам тэр. Яг залуучууд ингээ уулзаад лекц уншаад их орон миний юм байна. Одоо цөмөрөө ингээ хариуцлага гэдэг чинь юм байна гэд ингээ ярихлаар ингээ ухаарч байгаа хүмүүсийн тэр нүдний харц бол үнэхээр гайхалтай. Би нэг манай тооны гээд нэвтрүүлэг гэртээ ТV10-тай хамтраад хийсээ хэд тоног. Тэгээ би тэнд хэлэхгүй аав нь хүүдээ хайртай гээл барьж аваад үнсэл гэсэн мөртөл гэртээ тамигдтаал хүүхдийг хиндэр хүүхдтэй хайртай бүгдийг хүүхдийн хинтлээ хийнэ л гэдэг. Гэсэн мөртлөө хүүхдийнхээ уушиг хордуулаад шүү дээ тамхитаад. Тэгээ хайртай аав. Үгүй шүү дээ чи хүүхдээ ордуулж байгаа. Ингээ хэлэхгүй юу. Тэгсэн чинь нэг хүүхд тэрийг гэр бүлээрээ үзэжсэн гинэ нэг хүүхд пэсэр танд баярлаа. Яасагс. Таны тэр нэвтрүүлгийг аав ээж бид нар үзэжсэн чинь аав тэрийг сонсоод нээр нь тийм байна гэж тамхинаас ангараад 2 сар болцсон гэсэн. Үгүй ярих хэрэггүй л дээ. Гэхдээ яг яриад хүнд хүрсэн үг бол хүнийг тэгжил хөрчилт юм байна. Би тэрэнд баярлж. Энийг өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзээд Монголын ард түмэн ухаараад одоо 16 оны сонгуул болоход хүүхдүүдэд санал өг гэж уриалдаг. Өнөөдөр энд болохгүй байгаа энэ хоёр намыг битгий сонгоо гэдэг ойр тойрныхон жалаг довны улсуудад бүгдэнд нь хилдэг, сурчилдаг болмоор байна. Ингэж Монгол хүн болгонд дор бүрний үүлээ хийж чадхал юм бол бид 16 онд их орно аварч чаднаа. Хэрвээ бид нэр өнөөдрөд бол бидний нөлөөл байхгүй. Одоо та мэдэн ш Твиттерээр тэрийг дэмжиж гэдгсэн тэрүүгэр нь бол болдог юм бол ерөөсөө байхгүй. Нөхдөд дандаа цаана ашиг сонирхол байна. Хятадуудын хэлсэн үг шүү дээ. Хүний хэрэгцээ болгон дээр хужаа санаа байт юм а гэж. Тэрэн шиг ард түмний гэж хэлсэн энэ нөхдүүдийн хэлсэн үг болгон дээр нь ард нь ашиг харсан санаа явж шүү дээ. Тийм учраас одоо цөмөрөө энэ улсуудаас ял асуухгүй шиг салъя. Зүгээр л уучлаарай ахнараа ял асуугаад явах та нараас зүгээр л та нар болчих. Одоо энэ улсаж арай нэг жоохон юм мэддэг, эрдэмтэй, ном унссан, арай өөрийн гэсэн философитой ийм усуд авч явъя. Одоо болил доо. Тэнгээрээ хэдэн жил гайхуулах гэсэн бэ гэдэг юм гэдэг үнээр нь хэлмээр байгаа. 2012 оны сонгуулийн өмнө бас л иймэрхүү зүйлүүд нэлээд их яригдчихсэн л да. Одоо энэ улс орныг манан бүрхлээ, энэ мананг сарниулах хэрэгтэй, нийгмийг өөрчлөх хэрэгтэй гэх мэтэр энд ч бас ард иргэд нэлээд итгэсэн. Тэгээ бас сонголтоо хийсэн. Гэтэл тэр тухайн үеийн ярьжсэн хүмүүс тийм ээ мананг сарниах гэжсэн хүмүүсийн одоо улсын хурал дотор ороод нэг хэсэг нь бас айгу намж юм байна.
нөгөө манан сарнсан уу үгүй юу гэдэг бас өөр асуудал тийм ээ. Гэтэл өнөөдөр бид нар бас юу ч өөрчлөгдсөнгөө гэдэг ийм зүйлийг яриад л сууж шít. Тэгэхээр одоо Монголын ард түмэн сонгогчдод бол нөгөө нэг итгэлээрээ маш их тоглуулад нуруугаа ахуулсан морь шиг гэдэг шиг л одоо болчиход байна л да. Тэгэхээр дахиад бас нэг 16 онд баахан ийм зүйл ярьчаад бидний сонголтыг авчаад тэгээд ямар ч ялгаагүй энэ одоогийн 76-аас ялгаагүй суучих бол бас яах вэ тийм ээ. Жишээ нь яг үнэ. Одоо тань шиг бодолтой хүн байж болно шүү дээ тий. За эднэрээ авчгаад ингэх вэ гэд. Яг тэгэж бодож байгаа хүн өөрөө ирээд нэлчих. Та тийхгүй болох үстэй. Өөртөө итгэж гин үү? Та яг өөрөө дотор нь ороод тийм хийхгүй юу? Өөртөө итгэж гин үү? Итгэж байгаа бол та наашир. Тэгэл бид нартэй нэлж. Бид нарыг тэгэх гээд л хөө ч юм аятайхан багаараа суучвал. Ингээл болоо шүү дээ. Өөр яах юм? Тийм үстэй. Энэ өөрөө 12-оос оноо биш шүү дээ. 1990 он талбай дээр зогсож байгаа улсуудын лозунгийн одоо баймжлаа. Ашиг газар нутаг сүрлээ гэж хэлсэн байна. Тэ төрийн эрхийг өнөөдөр ингээд олигарх булаалаа гэж хэлжсэн байна. Яг өнөөдөр бидний хэлж байгаа үгнүүдийг 90 онд хэлжсэн. Тэгтэл тэр 90 онд тэгэж хэлжсэн залуучууд бүгдээрээ төрд гарцсан. Одоо тэрнээс эргээ ард түмэн авах га тэр үг нь хэлээл зогсож байна. Бид буруу хүмүүстэй найцсан. Уучлаарай. Одоо яг зөв хүмүүс. Яагаад тэр үе зөв хүмүүс үлдсэн гэж манай монголчууд их гоё зөв хүмүүс их хүлээцтэй юм бэ. За энэ доржул их муу хүн дээ. Би энэ шиг муу биш. За яах вэ? Гэж зөв хүн гэртээ үлдсэн. Нөгөө муугаа хийгээл дэш яваад бас. Тэгээ би уг нь зөв хүн юм байгаа ингээ ард нь үлдсэн. Нөгөөх муугаа хийгээл дэш очсон. Тэгэхээр үнэхээр өөрийгөө зөв гэж бодож байгаа хүн байгаа юм бол муу хүнд битгий үзэгд. Одоо яг телевиз үзээд би зөв хүндээ гэж бодож байгаа хүн бол муу хүнд хизээж битгий ялагд. Хойно нь битгий үлд. Энэ улсаан засахын тулд ямар ч төрөнд нь вэ гэдэг зүйл хэлэх гээд байна. Еврейчүүдийн нэг хэлсэн гоё үг байна. Хүнийг ард түмнийг төрдөө анхааралгүй болгохын тулд зовлонтой зодтолтуул гэж. Зовлонтой зол. Яасан? Ипократийн зээл. Би энийг гэхдээ нэг талаар нь муугар харж байгаа. Ипократийн зээл залуу гэр бүл хоёр хоёулаа хамрагдаад 10 жилийн лизэнд орохоор тэр хоёр 10 жил юуны тухай бодно гэж. Зээлийн дараад цалингаа аваад зээлийн дарна л гэж бодно. Төр хамаа авахгүй. Тэр хоёр 10 жил зовлонтой зодтолтоход төрийн улсыг булаагаад авчдаг. Еврейчүүдийн энэ хүн төрлөختөнд хэрэгжүүлсэн бодол зовлонтой зодтолтуулаад орчихгоо л гэж. Алж шít. Тэгвэл нэг гоё үг байна. Хүн төрлөخت нь бас хэлсэн. Буунд тэгшэрх байт юм а гэж. Би бууд гэж байгаа биш. Буу хүн төрлөخت нь тэгшэрх болгосон. Нөхдүүд олигархууд нийлээд ард түмнийг дээрлэхэд харна нэг эр зөрөгтэй нөхөр нь гар зэрэг олигархыг буутцсан. Чи яас их буудан гээ нөгөөдгийн шоронд идсэн чи ахаа нөгөөдг наатхан гаргаагаа буутцсан. Ахаа 4-5-ыг буутсан чи нөгөө хэд за бид нар буудуулаад дуусгах нэ. Та нарыг бид нар бодъё одоо боли ширээний ард сууя гэж хэлсэн. Мөнгөгүй байж болно. Бид эр зөрөггүй байж болохгүй. Монголчууд ядуу байж болно. Гэхдээ бид нар ядарсан гэдгээр дээрлэхүүлж болохгүй. Бид үнэхээр зоригтой байх хэрэгтэй. Бидний хийж байгаа сонголт би дахин хэлээ. Үнсээд барьж аваад байгаа хайртай хүүгээ ачцээг миний хүү би чамд хайртай гэж хэлж байгаа бол өнөөдөр энэ улсуудаараа өдөрдуулаад тэр хүүхэд чинь ирээдүй байхгүй болчихлоо. Тийм учраас энийг шийдэхин тулд 16 оны сонгуульд зөв сонголт хийчихсэн шүү дээ. Гуйж байна. Хөөхөн амтан зөв хүмүүс нэр дэвшдэн шүү дээ. Одоо та хараа зөв хүмүүст айгүй хэцүү шалгууртай. Одоо та зөв хүн байлаа гэж өөр хангаа баян дөр суманд очиод лекц уншиг. Нутгийн ард иргэдтэй уулзалт хийгээ. Тэгээ шүү дээ. Хин юм гэсэн чи. Вэ тийм нэртэй хүн гэсэн. Танихгүй юм байна. Яршиг гэртээ хоолоо игээ сууч гэж. Гэхдээ зөв хүн зааланд хүнгүй вэ штэ. Зөв хүн ганцаардаад байна. Танд хүннийхээ үгийг ч сонсгоо байсан ба штэ. Гэтэл эндээс очиод нөгөө нэг лөөвөрчин нөхөр нь явж очиод үг хэлнэгээ тэрний үгийг сонсъё гэд. Лөөвөрчний үгийг сонсоод байна. Зөв хүний үгийг сонсохгүй байна. Тэгээ зөв хүн заавал олонний өмнө үг хэлэх хэрэгтэй болохын тулд яаж вэ? Нөгөө манайхны хэлдэг олонний танил болох хэрэгтэй. Тэгээд нөхөр жавхлан очиод сумын төвд уулзалт хийяаг ядханаа дуугийн сонсъё гэдээ үрч шүү дээ. Зөв хүмүүс явах гэж зовлон туулж байна. Тийм учраас Монголын ард түмэн минь эр зөрөгтэй Монголын төлөө явж байгаа хүмүүс өчнөө олон байна. Гэхдээ энэ хэдийг дэмждэг ухаантай ард түмэн энээс маш их чухал байна л гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нэр одоо залуу үеэр манай оюутан залуучууд үнэхээр даанчтай нэрэ боломжил дутаад байгаа байхгүй юу? Гэхдээ одоо ингэ шатцсан годамжаар үе олон залуучууд байна. Юм хийх гэсэн.
Та ч өөрөө ингээд иргэдээ таны дүнд тэгээ явж би юм хийчмээр нь бүтээчмээр нь ингээд зайлуул шатагдсан. Тэгэхээр нөгөө нэг нь ардалсан намынх биш гээд чи бүр заваа юм боллоо шүү дээ. Ардалсан нам гаргахлаараа ардын намын залуучуудыг ажилд авдаггүй. Аль аль нь гаргахлаараа Монголын нам биш залуучуудыг ажилд авдаггүй. Нэг гоё өнгөө вэ шүү дээ. Ардалсан нам ялснаас хойш гонжны борлуулалт 2 дахин нэмэгдсэн гэж. Ардалсан нам ялснаас хойш бензоксчмны борлуулалт 2 дахин нэмэгдсэн. Яас гэж ажилгүй залуучууд маш их ажилд орсон. Одоо болилдоо энэ би өөр хангаан аймагт явжсэн манай нутгийн залуу надад уйлаад хэлжсэн. Найз нь 4 жил сураад би өөрийгөө чадвартай боллоо гэд нутагтаа ирээд ажилласан чинь намайг юу чаддаг гэж харахгүй. Чи аль намынхын л гэж харж байна. Чи аль даргаыг дагд. Ийм байдалд ортол нь бид нарыг битээ туйлдуулаа. Тэгээ ингээд туйлдуулаад байгаа юм хүн зовсон хүн нэг өдөр жаргалынхаа төлөө тэмцдэг гэдгийг бид нар мартаж болохгүй. Тэгэхээр би ахин дахин л хэлмээр байна. Монголын ард түмний бид нэрээ итгэж боллоо. 24 жил энэ хоёрт итгэсэн шүү. Одоо болий. Ерөнхийлөгчөө хүртэл болий. Шинэ ерөнхийлөгч хэрэгтэй. Хараа. 2 ардын намаас гарсан, 2 ардсан намаас гарсан. Одоо хайнаа хагалсан шүү. Энэ хоёрын дунд болсон. Одоо 3 дахь юм хэрэгтэй. Жинхэнэ Монгол ард түмний элч нар өнөөдөр гарч ирэх цаг болсон л гэдгийг л бид нар ойлгож тэгээ ямар тач бид нар 16 оны үед бид нар тэр хүмүүсийг бол Монгол залуу өндрөмс нэрлж зарлж гаргаж ирнэ. Тэгээ тэр хүмүүсийг минь хөөрхөн амтнд тэд нар мөнгө байхгүй шүү. Уучлаарай нэрэ. Сум бүтэн сум тойроод GP-тэй 5 6 GP-тэй суманч очиж чадахгүй. Айгүй бол Excel унаад очино. Арай хямдхан прүс унаад очино. Тэгэхээр нь прүстэй юм нэгэ голоод битээ заалантаа очихгүйгаарай. Үгүй энэ ядуу хүнд ирээдүй байгаа гэж итгэж очиорой. Тэр хүмүүсийн төрөв чинь ингээ гэхдээ сэтгэл нь зузаан байгаа гэдэгт нь итгэж та нар очиорой. Гэдгэл юмнуудыг би гуйх байна. Би 16 он үсэхгүй, өрсөлдөхгүй, би орох гээд байгаа юм биш. Тэ та бодолтой. Залуучууд яахаараа ардын намыг дагаа явж болтой, ардсан намыг дагаа явж болтой. Тэгвэл Монголын залуучууд зөв хүнийг яагаад дэмжиж болдоггүй? Монгол хүнийг яагаад дэмжиж болдоггүй? Би ийм л юмны төлөө л ингээд яваад гуйгаад байгаа. Би манайхаа өөрчлөлт хийн л дээ. Бид нар нэг юм өөрчлөлтийн салхи ирэхлээр амар юм болд нь шүү дээ. 96 он хамгийн 99 онд амар жаргал ерөнхий сайдыгээд ардсан нам 56 судалтай ялалт байгуулсан байсан. 2000 оны сонгуул болсон ардсан намаас ганцхан гарсан. Ард түмэн нэг гомдоод ирэхлээр тийм л сонголт хийдэ. Тэгэхээр манай ард түмэн бол одоо тийм сонголтыг бол энэ 16 онд хийх ёстой юм аа. Хийх цаг нь болсон юм аа л гэдэг юмыг би хэлэх гээд байна. Ингээд зөв хүмүүс нэг юм дурчлагтай улс төрчихөөс илүү сэтгэлтэй хүн дутсан. Манайд үнэхээр сэтгэлтэй хүн дутаж байна. Манай төрд ард түмнээ боддог, бусдыг боддог тэр сэтгэлтэй хүн бол үнэхээр их дутаж байна гэдэг зүйлийг би хэлмээр байна. Тэр шинэ үсгийн багш гэдэг кинондор гарахад эхнэр хүүхд хоёр нь гэрэн барих гэж хагаад хажуугаар нь төрийн ажилгээ морьтой сэлгүүцэн явж идэг. Тим сэнтэг дарга Монголд хэрэгтэй биш үү? Тий. Одоо бид нэр энэ сэнтэг гэж бодож байгаа бол тэр сэнтэг хүний төрдөө гарах цаг болж ял гэж би хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр та хоёр ярилцах цаг дуусчихын яриад байвал мэдээж нэлээд урт яриа болох шинжтэй. Тэгэхээр Монгол улсын нэг иргэний хувьд Монгол залуу хүний хувьд өнөөдрийн нийгэм улс төрийн байдлын талаар бид нар яаж эрүүл нийгмийг байгуулах вэ гэдэг талаар өөрийнхөө бодлыг бидэнтэй хуваалцсан танд баярлалаа. Тэгээд Монголын нийгмийг засах, эрүүл болгох таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас сэтгүүл зүйн 4 дахь засаглалыг бас эрүүл болгох гэж явж байгаа та бүхэнд бас илүү их амжилтыг хүсье гэж бодож байна. За баярлалаа. Анхаарал хандсан үзэгч та бүхэнд баярлалаа. За манай энэ удаагийн тод зочноор Монгол залуу хүн төрийн өмс байгууллагын тэргүүн Отгонбаатар оролцлоо.